За өнөөдөр хүүхдүүдэд та нарт Монголын уламжилт эсхий хийхэд хамгийн гол чухал ажлын нэг ноос авах энэ зан үйлийн тухай багш нь ярьж өгөх гэж байна. За монголчуудын ноосоо эсхий хийхийнхаа өмнө ноосоо намрын сайхан налгар улирлыг сонгож ноосоо савдаг. Энэ ноосоо савдаг учир нь юу вэ гэхээр нөгөө эсхий хийх ноосоо одоо бэлдэж авч байгаа. Эсхий хийх ноосоо савхтаа үхрийн ширэн дээр юм уу адууны юм адсан дээр ингээд ноосоо дэлгэж тавьж байгаа сайхан юм тэгш сайхан зүлэгтэй газрыг сонгож ноосоо савдаг байсан байгаа. Өнөөдөр орчин үед бид нэр та нарт Монголын уламжилт эсхийний зан үйлийг танилцуулахдаа энэ хичээлийн танхимд чинь одоо өөрсдийнхөө энэ орчин үед ямар ч хэсэн ноосоо яаж савж ноос боловсруулдаг юм бэ гэдэг энэ анхан шатны энэ уламжилтын аргын нэг хэсгийг та нартай багш нь зааж өгч байна. Тэгээд энэ ноос савхад ямар учиртай гэхээр ноосоо яагаад савж байгаа гэхээр тэр эсхий хийх ноосоо эхлээд энэ цэвэрлж байгаа. Одоо ноос савхад энэ ноос чинь доошоо ингээд цэвэрлэгдээ хог нь ундаг тийм ээ. Тэгээд ноос нь өөрөө ингээд сайхан хөвсөж ирэх ёстой. Ноосыг савдаг энэ багж нь болохоор энэ саваа гэж энэ хоёр мод байна. Энэ саваа модыг бол голын бургасаар хийдэг. Энэ саваа модыг авахдаа хамаагүй ингээд тастаа авчдаг. Монголчууд энэ байгаль ихтлхийгээ хайрлахын ухааны үүднээс байгальтайгаа маш сайхан нарийн ингэж харьцдаг. Тэгээ эсхий их одоо тэр айлын эзэн эрхтэй юм уу ахмад настай хүн энэ бургасыг одоо сайхан тастаж авахаасаа өмнө сайхан тэр байгаль ихээ хайрлаад, аргадаад, өргөлөө зан үлээхээ тухай ингэж байгальдаа танилцуулаад тэгээ гуйж ингэж аргадаж авдаг байна. За, ноосыг болохоор одоо эсхий хийх ноосыг үндсэндээ сонголт нь бол эхлээд уртын ноос, ахрын ноос, тэгээ хурганы ноос. Ийм гурван төрлийн ноосоор гэрийнхаа эсхийг хийдэг байсан байх нь шүү дээ. Тэгэхээр тэр ноосоо тус нь ялгаад хог шороноос нь салгаад савхад бэлэн болгож тавина. Энэ ноос бол өнөөдрийн хувьд бол маш сайхан цэвэрхэн боловсруулсан уртын цагаан хоньны ноос байгаа. Тэгэхээр энэ ноосыг одоо өнөөдөр хэдүүлээ савж үзье. За Арианбаатар багш нь саваад эхлэе үзүүлээрэй. За тэр их сайхан дуу гарах хэрэгтэй одоо зүү савхаар ингээд салхитай ингээд хамт ингээд сайхан сэнсрээ дуу гарна. Ингээд саваадаад ахаар хогн доошхоо сайхан унаад ноос чи өөрөө сайхан хөвсөөгөө задраад нөгөө ингээд ноосны багц юм туг барьцалсан тэр ноосууд нь сайхан задарч өгдөг. За тэр ингээд сайхан дуу гарч байгаа. Хойш нь сайхан ингээд гараа гүйс хойш нь сугалж аавна шүү. За гүйс сугалж авахгүй саваагаараа ноосоо дээш нь ингээд ойлж хаяад байдаг. Арт тийш ноосоо саваад байдаг. За одоо нэг хүүхэд ингээд суугаад багштайгаа өөдөөс нь харсуугаа хоёр хүн ингээд өөдөөс харж байгаад ингээд савъя. Түүнээс монголчууд дэжтэй ингээд тойр сууж байгаад их маш их хэмжээний тэр хот айл сахалтаараа нөгөө эсхийг хамтраад хийдгээс учраас асар их хэмжээний ноос ингээд савдаг. Тэгээ тойр сууж байгаад савцгаадаг байсан. За хоёр үлмээ чи ингээд нийллээ. Өсгийгээ тэнэлгэлээ ингээд өсгөн дээрээ суuna. Тэгээ энэ яагаад ингээд сууж байгаа юм гэхээр ингээд хөдлөхөд их эвтэйхэн ингээ үндийгээд ингээ суугаад савлаа, татлаа, савлаа, татлаа. Инхээр энэ суудл их ингээ суух хэрэгтэй. За яа. За маа. За саваагаа сайн хойш нь сугал татаараа. Яг зөв. Зөв байна. Яг зөв байна. Бид нар бол одоо энд танхим дотор байгаа учраас бид нар дуулж болно заяа. Дуулаад гоё ингээ ритмтэй ингээд хөгтөө дуулахад бол ноос манд баярлаад ноосыг амтай гэж ярьдаг. Яа тэгэхээр ноосыг өкснөр хоньны ноосыг авдггүй хяргаж авдггүй. Яг амьд хоньны ноосыг тийм ээ хавар намар хоёр хяргаж авдаг. Тийм учраас ноосыг амтай гэж үздэг учраас ноостой яаж их гоё сэтгэлээсээ харьцсан уу? Ноос тэгж сайхан амилдаг хөгтүүдээ. За сайхан дуу хөгжөөд хэлдэг харцгаа. Тэгшээ. Usna
За сая бүгдээрээ уламжлалт аргаар ноосоо яаж боловсруулдаг тэр аргыг ноос савх аргыг хэтүүлээ сурсан тийм ээ. Одоо орчин үед бид нэр гэрийнхаа нөхцөлд өөрсдөө ноосоо боловсруулах бас юм арга байгаа. Энэ маань одоо ноосны энэ гар машин байгаа. Энэ машины тусламжтай зулхаа бэлтгээд хэвдүүлээ ноосоо бэлдэж тэгээд тэр бэлдсэн ноосоор одоо эсгийн гой бүтээл хийж үцсэх нь одоо за одоо энэ машин болохоор одоо ноосны гар машин гэдэг байгаа. За энэ машин хоёр дамраас бүтнэ. Эхлээд энэ жижиг дамар, энэ том дамар хоёр. Энэ хоёр дамар маань энэ ноосыг зулхаа болгож бэлтгэнэ. За зулхаа болгож бэлтгэхдээ ноосоо болохоор эхлээд юм цувмал болгоно заяа. Ингээд нарийнхан ингээд цувмал болгоно ноосоо. Ингээд уртаашаага юм цувмал. Түүнээс ингээд богиноор ингээд ноосоо тасдаж болохгүй. Ингээд уртааш нь ингээд цувмал болгоод тэгээ одоо эхлээд энэ жижиг дамартаа өгнө. За одоо Аранбаатар багш та нарт самж үзүүлнэ. Жижиг дамартаа ингээд жигэд ингээд өгөнгүүт том дамар руугаа ингээд ноос чинь ингээд гарч ирж байгаа. Том дамарындхын ноос чинь ингээд жигэд ингээд гарч ирэх хэвээр. Одоо энэ жижиг дамарт ноос өгч явахдаа том дамарындх энэ ноос чинь ингээд энэ цагаан энэ харлаад харагдаад байна тийм ээ. Энэ бүгдийг хараад жигэд явна заяа. За ингээд зулхаагаа ингээд бэлтгэж өгөх хэвээр. За энэ ноосны машинд бол ойролцоогоор бол 2 грамм 1 граммаас 60 грамм хүртэл хэмжээний одоо тийм ноосыг самнах боломжтой. За. Ингээд сувээд энэ ноос сувна гэж ярина за. Ингээд ноосоо ингээд сувээд ингээд ноосны машинд таслахгүйгээр ингээд уртааш нь сайхан ингээд сувээд ингээд өгч. За одоо эхний энэ ноос ямар зулхаа гарч ирэхээ хараарай. За энэ ноосны энэ шүүг нь болохоор энэ машинаас энэ ноосоо ингэж гаргаж авах зориулттай юм шүүг байна. Яг энэ зааг нь энэ хавьд авчих. Энэ ховл байгаа ч. Тий. За энэ заагийн дээр нь. За шүүгнийхээ үзүүрийг бол яг ингээд доош хагас налуу ингээд явуулах нь шүү дээ. Ингээд салхана. За тэгээ гарын барилт бол бас учиртай энэ. За энийг ингэж бариад. За эргүүлээ. Нэг нь ингээд тусалж болно. Шүүгээрээ ингээд хойш ингээд сайхан ингээд тэгэхээр гадаргуу нэг сайхан жигд цэвэр гарах хэрэгтэй. За ингээд гэрлийн эсрэг энэ ноосоо хараа. Яг марш ингээд жигд гарсан байх хэрэгтэй. Харагдаж байна уу хөөтөө те? Тэгэхгүй жигд самж чадаагүй бол ингээд зарим газраа ноос нэг, зарим газраа ингээд нэгт ингээд цоорхон харагддаг. Одоо энэ Аранбаатар багш чинь самснаас маш гоё жигд байна тийм ээ. За дараагийн. За одоо эхнээсээ ингээд самнаад үзнэ. За одоо ингээд сувна. Тэгээ. За эндээс эхлээд үзье. За одоо ингээд энэ самсын ноосоо ингээд хуваана голоор нь. Тийм ээ. За ингээд дахиад ингээд цуулна гэж ярина. Дараа нь энийгээ хуулж ингэж өгөн заяа. Инхээр маш нэмхэн ингээд жигд зулхаа болоход бэлтгэн. За ингээд. Цаатлын эргүүлж байгаа гаруул тасралтгүй эргүүлж явах хэрэгтэй. За ингээд сайхан нэгэндээ бэлдэж өгнө шүү дээ. Юу ямар хэсгээ бүтээгдэхүүн хийх вэ? Тэрнээс хамаарат нэмгэн цуцаан самноосоо маш нэмгэн нарийн хийцтэй одоо нэмгэн зураг хийх бол ноосоо маш нэмгэн самна. Тэгээд зузаан таавчг ч юм уу гутал эсгийн юм ширдэг хийх бол ноосоо зузаан самнах нь шүү дээ, тийм ээ. Өшөө сайн хурдан ирчтэй. За. Хурдан ирэх тусмаа энэ ноосны чинь илүү хог бас ингээд хаягдлууд нь ийшээ ингээд сайн салж унтдаг заяа. Тэгэхгүй удаан эргээд ахаар яг нөгөө хог нь эргээд дээр ноосн дээр наалдаад ах нь ш. Тийм ээ. За болоо. За одоо зүүн гарч ингэж барина. Ингэж барина. Зүү. За шүгнийхаа энэ юугаар за ахна. Зүү. За татангаа шүгээрээ хойшоо надлуул. Яг зөв. Нааша гүцтэй ороо энэ чи үлдээ тийм за. Ерөөсөө нэг энийг л ингэчихэд болчихно. За хараарай. За гэрлийн эсрэг хараарай хөвгтдээ ямар вэ?
Ямар энэ Ариунбаатар багшийн самс дэш өөрөг ингээ хардаа. Энд зузаан, энд нэмгэн байна тийм ээ. За баяр хүргээ ямар ч ихний. За сайн байна. За дараагийн хүүхэд. Суулхан тавьчихгүй заа. Жохон ингээ чанга барьс хийгээд. Тэгээд ингээд энтлийнхаа дамрыг харан заа энэ талаас нь. За. Эргүүл. Ерөөсөө байнга л зүүн гарчин энийг хийж хахад баруун гарчин мотортой юм шиг. Одоо энэ талтай харлаад байгааз. Энэ харлаж байгаагаа чи гүйцээж тэгэхээр энэ талтай нэмж юм заа ёо. Ноосоо ингээд чи харж байгаа. Эргүүлж яана надад. Тэгэхээр аль барьс хийж яваад байгаад ерөөсөө ингээд сул ингээ өгчихгүй. Ингээ зулгаас ингээд. За дараагийн зулгаа өгч. За эргүүлээ. Одоо ерөнхийдөө их чинийх гоё жигд болж байна заа ёо. За энтлийнхаараа мэдрээд. За одоо ийшээ. За одоо хурдтай эргүүл. За одоо ноос аваа явуулаа. Дахиад эргүүлээд энд аваад. Жохон эргүүллээ. За. Энд ч юм болохоор яг ингээд гүцэд явна заяа. Тэнгүүд энэ хурууч ирлээ. Шөвгөн дээрээсээ барьж явлаа. Өргөлөө. За тэнгүүдээ шөвгөө ийшээ тавьчихъя. За тэгээ энэ гарчин ноосоо буцаагаад самын буцаагаад эргүүллээ. Энэ гарчин дээшээ цуг өргөлөө. За хэр болж одоо ингээ гэрэл рүү ингээд юм ингээ харъя л та. Энэ гарчин ингээ очиж ноосыг татаад үзтээ. Иймэрхүү зурамхтай ноосныхаа самд өгнө гэж ойлгоод барин заяа. За хэрэгвэл. Тэгээ яг нэг цахаас нь ингээд хөөгөөл ингээл баруун зүүн ингээл. За хүүхдүүд одоо сая бүгдээрээ зулхаагаа бэлдсэн тийм ээ. Ийм гой сайхан чиг зулхаа бэлдсэн. Одоо энүүгээрээ юу бүтээх үү? Мэдж байна уу хүүхдүүдээ? Зураг бүтээнэ. Эсгийн уран зураг зурж бүтээн. Багш нь тэр аргыг зааж өгнө. Хоёр багш нь. За энэ зулхаагаа хоёр хуваана. За ингээ бүгдээрээ ингээ бариараа. За чанга атгаад ингээ чанга татаад үз. Тасрахгүй. За тэгэнгүүт гараа ингээ судлаа зөөлхөн ингээ тат. Ноосоо тавихгүйгээр зөөлөн ингээ. За жоохон акуулаад. За ингээ сал. Гайхалтай нөө. Чанга татгаар тасрахгүй. За эхлээд. За ингээ сайхан ингээ дөрүүлжин тэнэлгээд. За басоогоор нь ингээ судлаа. За бүгдийг ингээ басоогоор нь судлаарай. За тэгэнгүүтээ би жоохон ингэж явах уу? Гуруулаа жоохон ингэж. Чи алчуураа жоохон ийшээ авчих түр. Цааталт нь тавьчих. За. Жоохон дэвтрээ авчих юм нөхөхгүй л дэвтэр нь орчин за. За тэгэнгүүт дараагийнхаа ширхгийг одоо энэ нэг талны юм гөлгөр нэг талны марцгар байгаа. За энэ гөлгөр нь бас доороо арзгар нь дээдэлтэй байгаа. Тэгэнгүүт хоёр энэ арзгар талаараа ингээ хөндлөн яг ингээ дөрүүлж ингээ зуулна. За зуулаарай. Тороо аваарай. За чи яг голоо олоогүй тийм ээ. За эсрэгээр нь зуулаа штэ ширхгийг. Яг хүлээ биш ээ. Ингээд зөрүүл зуулаа ш. Чи яг тэгшин зуулаагүй тийм ээ. Тэгэхээр чиний зураг гонцгой болох нь. Зөв. Тэгэхээр энэ илүүг нь ингээ авчин за. Энэ илүү болчлоо. За ингээ сайхан. За тороо авчаарай минь. Торон дээрээ суулахгүй. За сайхан чи дөрүүлчин байх хэрэгтэй тийм ээ. Зөв.
За тэгээд сайхан ингээд доош нь жигэд ингээд дараад өгчих хөөтөө. Илүү гарсан ингээд авчаараа хөөт. За. За одоо багшны эхлээ үзүүлээ. За юу та нар дараа нь тэгээд яваарай. За төмпөндөө усандаа ингээд дүрж болно. Энэ шүршүүрээр бас ажиллаж болно. За юу багш нь хоёулан ингээд жигэд гаднаас нь тойруулаад дотгошно. Гараа энэ доотлолтой ингээд савнгаа ингэж бариад ингээд савнтаа усыг энэ доош нь самсын зулхааргаа нэвчүүлж өгөн заяа. За ингээ гараа ингээ савндаад тэгээд сайхан жигэд ингээд зулхаагаа сайхан нэвт норхолж өгнө. Нэвт ингээ шалжгаад усаар норох хэрэгтэй. За ингээ төмпөнтэй уснасаа бас хийж болно. За ингээд. За ингээд. За хийгээд эхэлж болно. Эхлээ багшийнхаа хийж байгааг сайн эхлээ хараад авчих заяа. За одоо тэгээд маш сайн жигэд ингээд шалчилгаж ингээ ус чи ингээ дарахаар ингээ ус чи ингээ доош нэвчих хэвээр заяа. Тэгээд сайн гүйс нэвчүүлжээж илэн түүнээс шууд ингээ хамаагүй ингээ хоёр тийш ингээ ийлж болохгүй. Тэгвэл ноос чи ингээ хоёр тийшгээ салчин заа. Тийм учраас сайхан жигэд ингээд савнтаа усаараа сайн нэвчүүлж өгнө ингээ доош нь дараад. За ингээд энд дарж яхад энэ одоо уссан талаа ингэж ийлж болно. За түүнээс шууд ингэж гадагш нь ийлж болохгүй заяа. За энэ юу вэ хүүхдүүдээ? Эсгий. Гэхдээ энэ одоо зураг зурах гэж байна гэж бодвол зургийн цаас нь байх юм тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ ноосоор уран зураг зурна. За одоо энэ зургийн дэвтрийн цаасаар бол бид зураг зурах дэвсгэр цаасаа бэлтжлээ. Одоо энэ эсгий хийх энэ дэвсгэр эсгий зулхаагаа ингээ бэлтжлээ. Одоо энэ дээрээ зураг бүтээн заяа. За багш нь эхлээд яаж зураг бүтээх харахын зааж өгье. Багш нь цэцэг хийж үзүүлээ за. За энэ ингээ улаан өнгөтэй. Эхлээд энэ цагаан ноосыг яадаг вэхээр яг ноосны зориултын будаад ингээ өнгийн ноосоо бэлдээд ямар зураг зурах уу тэрнээсээ ямар зураг хэсгийг ямар бүтээл өгөх үү тэрэндээ хамааралтайгаар ингээ ноосоо өнгөө бэлдээд авчдаг юм. Ноосыг будах арга нь бол бас маш олон янзын арга байдаг. Энэ бол яг химийн гаралтай ноосны зориултын будгаар ноосоо будсан байгаа юм. Байгалийн гаралтай ургамлаар бас будаж болно. Хамгийн бидний ойрхон ямар ч одоо юугүй химийн юугүй хамгийн байгальд бидний биеинд хэрэгтэй одоо ямар ч аюулгүй тийм будагч бодисууд бол ургамлын гаралтай будагч бодисууд байдаг. Бидний өөрсдийн хүнсэндээ хэрэглэдэг ногоо хүртэл будагч бодис болдог. Улаан манжин мэдэн тийм ээ хүүхдүүдээ. Улаан манжингаас тийм шингэн гоё ягаан өнгийн будах гардаг. Сонгон байна. Тийм ээ сонгоны энэ гадуурх энэ хатуу хайлсан ийм гоё шаргал алтан шаргал өнгийн шар будаг гаргаж шинэ. Тэгээд сум мод гэдэг ингээ янз бүрийн модны холцснуудаас ийм бас бүдэг ийм бор шаргал өнгийн гарах жишээ нь ингээд ургамлаас өөрөөсөө бидний идэх хүнсийн ногоо зүйлүүдээс ингээ ноосоо будчих боломжтой. Энд бол ямар ч тийм бид нэр гарт харьцуулахгүй тийм ээ тийм сайхан болдог. Энэ бол яг ноосны зориултын будгаар будсан будаг байна. Ноос байна. За одоо багш нь ингээд улаан цэцэг хийж үгээ. За юу эхлээд. За цэцгийн дэлбээ гаргахын тулд за энэний тастаа авчи. За энэ байна тийм ээ. За ингээд тастлаа. Ингээд нэг цэцгийн дэлбээ. Тэгэнгүүт ингээд үзүүрээ нэг жоохон ингээ имрээд энэ ингээ гоё жигд харцсан байна тийм ээ. За ингээд энэ ингээд доош харуулад ингээд цэцгийн нэг дэлбээ нь гараад ирлээ. За хоёр дахь нь бас яг энэтэйг адилхан авлаа. Ингээд дахиад дараачихын цэцгийн дэлбээ. Ингээд дараачих нь за ингээд
5 дэлбэтэй цэцэг хий. Ингээд за энэ илүүг нь авчи. За ингээд 5 дэлбэт цэцэг. За энд нэг цэцгийн дэлбэ чи янз бүрээр дэлбэлдэг тийм ээ. За энэ арай нэг цомхон 2 3 дэлбэтэй ч юм уу тийм ээ. Энэ зулъя. Энэ багшийн хийж байгаа энэ арга бол эсгий зулмал уран зураг гэдэг тийм аргаар багш нь хийж байна. Ариунбаатар багшийн чинь зургийн арга нь болохоор цөвмөл эсгий уран зураг гэдэг. Ингээд эсгий уран зураг дотроо бас айгүй олон төрлөөр хийгддэг. Тэгээ эрлеп ингээд товгор байдаг тий. Товгор гүдгэр зураг. Тэгээ 3D одоогийн хэлээр 3D найшаа товгор зураг тий. Маш олон төрлөөр эсгий зургийг бүтээж болно. Эсгий зураг юм уу ханын чимгээ. За ингээд цэцгийн дэлбэгийг гаргачлаа. Одоо хэдүүлээ цэцгийнхаа ишийг хий тийм ээ. За ингэж болно. Одоо бас нэг арга байна. Одоо ингээд будгаа ингээд хоёр өнгийг холдог тийм үү. За тэрийг юугаар хийх вэхээр энэ гар сан байна. Энүүгээр хийнэ. За багш нь үзүүлээ заяа. За цэцгийн дэлбэш яг тас хар үгүй ишин тас хар байдгүй тий. Тэгэхээр энэ хар ноосыг улаанаас холихоор ямар ун гарах вүлээ? Боор ун гарна тийм үү. За боор ун холъё заяа. Эхлээ гараараа энэ хоёрыг ингээд сайхан холлоо. За ингээд сайхан нэг ийм өнгө болчлаа тийм ээ. За энийг яах вэ гэхээр самаа барьлаа. Эндээ ингээд зулгаагаад. За тэгээ энүүгээр ингээд өнгөө хойлно. За ингээд өнгө нь өөрчлөгдөж байна уу, холилдож байна уу тий? Хөрөө улаан гарч ирж байна тийм ээ. За дахиад нэг явчих. За одоо хамгийн сүүлчийнх нь авах та. Ингээ авчих. За ингээд. За ингээ ийм одоо тэр нэг ноосны самар ийм том зулхаа гарч ирсэн бол энэ жижиг гар самар нэг ийм хэмжээний байж байна тий. За энийг одоо яах вэ гэхээр ингээд нарийн сувмэл болгоно. Одоо энэ сувмэл гэдэг бол монголчуудын ерөөсөө нөгөө дээс гэрийн хойшлон тий тэр бүх юмаа одоо ийм аргаар хийдэг. Утсаар ч нөгөө эсгий ширмэл ойдог. Тэр утсыг ингэж сувмэл болгоно. За ингээд за энэ төмпөнтэй услагч нь хэрэг болох юм байна. За энэ савнтай юм устай. Юундэ? Ингээд энийг усан дүрлээ, жоохон оргоод инглээ. Дүрлээ, имэрлээ. Ингээд дүрлээ, имэрлээ. За ингэнгүүт за ишин хийх нь шүү дээ ингээд. Цэцгийн шин тийм ээ. За ийм аягтай гарах нь шүү дээ тий. За эндээс ингэж аваад дахиад арай ийм хагас юм устай гартаа цавнтай гараараа ингээ имрээд ингээд одоо энэ гарын барилт чи энэ заяа. Энэ тэгээд энэ ийм барилт байгааз. Тэгээд ингээ имрээд зөөлөн татна. За чигэд өргөн нарийнаа одоо энэ таталтаараа зохицуулна шүү дээ. Өргөн болох уу, зарим нь нарийнхан үлдээх үү, өргөн үлдээх үү гэх тээ. За. Олон юм навч штэ байж болно тийм ээ. Эндээсээ гарчирч болно давхар тийм ээ. За ингээд зурчилж бас болно. За ингээд ишин гаргачлаа. За одоо үндсэн навчийг хийгээд үзье. Хэдүүлээ. Навч ногоон байна. Намрын навч шар байна. Улаан бас байж болно тийм ээ. За арай жоохон уртхан навчтай цэцэг хийдэг хөө. За нара ингээд навчны хэлбэр гарч ирлээ тийм ээ. Ганцхан юм навч байх уу? Тийм ээ байна. За
Эндээсээ навч. Ингээ их гоё юм уран ажиллагаа орж ирд. Ноос маань өөрөө их юм зөөлөн уян ийм ширхэгт материал байхгүй юу? Ноос нь ширхэг чинь ингээ микрон гэж ярьдаг. Маш нарийн ерөөсө миллиметр хүрэхгүй тийм нарийн ширхэгт. Одоо ингээ харуул та нар тийм байгаа ч. Ийм нарийн хараа. Ийм нарийн байгаа ч тий. Тэгэхээр ийм нарийн ийм уян зөөлөн юмар юм хийхэд хүн өөрөө ямар гоё юм сэтгэж чадна уу? Яг тэрийг тэгээ өөрөө ур чадвартай байвал тэр бүхнийг энэ ноос маань гаргаж чадна. Тэгээд ноосоор эсгээ ийм сайхан уран бүтээл хийж байгаа үед чин сэтгэлээсээ маш гоё юм дурлж хийх ёстой. Тэгвэл энэ эсгээ бүтээл маань маш гоё бүтээл хийнэ. Жоохон дургуу ч юм уу залхуу чивэл нөгөө эсгээ бүтээл нь гоё болж гардаггүй юм. Яа тэгэхээр бид нар ноосыг амьтаа гэдэг тийм ээ. Амьд хоньноос нь ноосоо яаж авдаг лээ? Хайчилж шаргаж авна тийм ээ. За ингээд норгоод бас энэ навчны хайлбарыг ингээд авчиж бас болно. За энэ дээр одоо цэцгийн буурцаг энүүгээр хийх үү? Буурынхээ буурцаг шарын. За энэ хараа энэ өнгөө бас ингэж болно хүүхдүүд ээ. Одоо ч энэ тод ягаан биш үү тийм ээ. Уусгаж болно заяа. За одоо хараарай. Өнгийн одоо энэ уусгалт гоё хийж болно ингээд нараа. Тийм үү? Ингээд. За ингэж болно. За арай бараа өнгөөр бас энэ дунд нь бас дахиад ингэ явж болно. За тэгэнгүүтээ энэ дээр юм гоё шар цэцгийнхаа буурцгийг яаж хийж болох вэ гэхээр ингэж хийж болно заяа. Гартаа оруулаа. Том жижигээс хамаарат жижигэн юу хийвэл ингээ хуруундаа арай том юм буурцэг хийнгүүл арай томоор ингэж ороогоод тэгэнгүүтээ эндээ голдоо ингэ тавьчих. За ингэнгүүт энд нь бас арай өөр өнгөтэй байж болно тийм үү? Голынх нь. За ингээд энэ нэг цэцгнийх нь юу гараад ирлээ тийм ээ. За тэгэнгүүт дахиад нэг хөөрхөн дэлгэрээгүй нэг юм цэцгийн юу хийчих энд нь төөхөө. Арай дэлгэрч амжаагүй нэг цэцгийн буурцэг хийчихье. За ингээд эсгээ зургаа одоо хийчлээ. Одоо энийг тогтооно. Дүрсэн дээр сайхан дүрсээ хөдлөхгүйгээр сайхан тавина шүү. За болгоомжтой. За ингээд сайхан дүрсэн дээр яг ингээд сайхан тавиад тэгээ яг дээрээс нь ихсэнгээд гараар дарна төрсөн дээрээ. Тэгээ гараа ингээд шилжүүлэн заяа. Гэхдээ илж шилжүүлж болохгүй. За тэгвэл энэ гоё тавьсан төрсөө эвдчихэж яг ингээд хамтаар нь ингээд шалчилгаад усандаа сайн нэвчүүлж өгөөд. За ингээд сайхан нэвчээд наалтсныхын дараа гараа баг зэрэг ингэж илээд тэгээд тороо дахиж аваад дүрсээ харна. За ямар вэ? Одоо энэ дээр одоо ингээд дахиад дүрсээ янзалж болно заяа. Одоо ингээд жоохон засах юм байвал энэ дээр дүрсээ засаад гоё болгоод улам гоё болгож ингээд засаад ингээд өөр нэмж хийхээр юм байвал энэ дээр ингэж нэмж хийгээд за ингээд за энийг бас ингэж жоохон янзлаад за тэгэнгүүтээ одоо болчлоо гэж үзвэл дахиад тороо тавиад илнэ. За ингээд илээ. Одоо ингээ гараа баг зэрэг савнадаад их биш за. Тэгэнгүүт нөгөө энэ дээр ингээ сайхан гарчин чөлөөтэйг гүн. За ингээ зөөлөн энэ доторх энэ торны доорх дүрсийг огт хөдөлгөж болохгүй заа. Хөдлөхгүйгээр гараа ингээд маш ойрхон ингээ чичрэгнүүлээд жоохон дугууруулад ширүүн дарж болохгүй маш зөөлөн дарна. Яг ингээ нялх хүүхдийн арьсан төрж байгаа юм шиг ингээд маш зөөлөн дарна. Чи алгаа өвдөө багш та. Ингээд дарж болохгүй заа юу. Дарж ингэж илж болохгүй ингээ зөөлөн.
Маш зөөлөн байгаа ч тий. За айлын багш. За ингээ ийм зөөлөн хүрнэ. За тэгсэн мөртлөө хурдан. За. Хүчтэй ширүүн биш. Зөөлөн хурдтай. Тэгээ ийм баг зэрэг юм чичирнүүлсэн. Ноосоо нөгөө ингээ зөрүүл зулсан шүү дээ хүүхдүүд те. Тэр яагаад зөрүүл зулж байгаа юм гэхээр нөгөө одоо ноосоо чим хатуу сайн чанга эсгий болгохын тулд тэгээ зөрүүл хайр. Тэгээ ингээ үрэлт нөгөө юм чичирнэлсэн юм хөдөлгөөн хоёр чинь ноосоо улам ингээ нягтай энэ хатуу чанга болгож байгаа. Тэгээд үрс чинь тогтох ёстой за. Хөөрхөн шар шувуу шийж болно, болжмор шийсэн болно, цэцэг шийсэн болно. Зүрх зураад ингээд I love you гэж бичсэн ч болно. Хэлбэр байгаа шүү дээ. Бөөрийн хэлбэр ингээд жоох ингээд баг зэрэг зөөл ерөөсө хүч орохгүй. Ингээл баг зэрэг ингээд зөөлөн ингээл татгаар энэ аяндаа ингээл тэгэнгүүт нь энүүгээрээ ингээд сөхөж аваад буцаагаад ингээд нааж болно. Ингээд тэгэнгүүт энэ ирэмгийг ингэж аваад зөөлөн ерөөсө хүч ордгүй яа. Харахад хүчтэй мөртлөө ингээд зөөлөн ингээд авсан ч болно. Энийг жоох ингээд татсан ч болно. Ингээд шар ногоо хоёроос ингээд сайвар шаргалангуу гаргаад авч. Одоо энийгээ болохоор тэгж тавихгүй. Ингэж тавина. Одоо ингээд ингэсэн энэ ноосоо авангуудаа тий энэ дээр ингэж бүтнээр нь ааж. Тэгэнгүүтээ авангуудаа ингэж авч болно. Нэг бол ингэж авангуудаа ингээ эргүүлээд нааж болно. Тэгвэл нөгөө доор нь байсан хэсгэн дээрээ гарах. Чи ямар ун гарах гэж байна? 3 4 хэдэн төрлийн өнгө хойлж байна? Их олон төрлийн өнгө хойлохоор 3-аас дээш өнгө хойлохоор яадаг вүлээ? Ерөнхийдөө өнгө нь их хэртэй өнгө гарч ирдэг шүү дээ, тийм ээ? Цэвэр өнгө биш. Жохон бохирдуу өнгө гарч ирдэг, тийм ээ? Гэхдээ энэ бол тийм эрсдэс өнгөнүүд биш учраас гайгүй байх шүү. Болохоо дахиад ойлгох уу? Дахиад нэг жоох ойлгох уу? За. Аба. За. За чи байгаль хийх гэж юм байна те. Чи Монгол бичгээр юм бичих гэж байна. Багш нь чамд нэг гоё уран бичлэгийн нэг арга зааж өгье заяа. Энэ багш нар хамгийн гол нь сая энэ хичээлээ явуул ер нь хавтгай эсхийл та нарт орох хэмжээнд хичээл юм байна. Тэгвэл нөгөө багш нь өөрсдөө уран бүтээлч хүмүүс учраас та нарт тийм уран бүтээлч аргууд зааж өгöd байгаа шүү дээ. Түүнээс энэ Монгол бичгийн тэр гэдэг чинь өөрсдөө тусдаа хичээл. Одоо ингээд гоё энэ юу вэ шүү дээ тийм ээ? Татлаа өргөн байгаач ингээ гоё бичгэн. Тэгэнгүүт энийг ингэж тавьж болно. Чи жоохон тод өнгөөр хийх вэ шүү дээ. Ингэнгүүт одоо тий ингээд ийм гоё нөгөө юунууд гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Ажиллагаа тийм бааз Монгол бичгч гоё уран таталбар ордог шүү дээ тий. Тэгэхээр ийм маягтай ингээд тийм бааз. Тэгээ энэ миний чи ингээл байж нь болно шүү дээ тийм ээ гэх мэтэр ингээл явна. Тэгэл дараачих нь юг эндээс ингэж яваал. Ингээл хайц майцыг ингэнгүүтээ ингээл дээш ингэнгүүт эндээ норгоод энэ савнтаа гараараа норгонгуудаа энийг ингээд хийчих шинэ тий. За одоо нөгөө багшийн төрөний хийжсэн эсхий цэцэг маань ингээ ийм эсхий зураг цэцэг болж дууслаа. Энэ бол одоо хамгийн ингээд эсхийгээ хийгээд эсхий зураг бэлэн болсон байгаа нь энэ. А одоо хүүхдүүд маань одоо миний ард ингээд эсхий зургаа бүтээж хийцгээж байна. Тэгээ дараа нь хүүхдүүдийнхээ хийсэн зургийг та нарт бүгдийн дуусныхан дараа үзүүлье.